За сайн байцгааны үзэгчтэй. За Мас телевизийн өнөөдрийн зочноор очрол сургалтын төвийн захирал болд оролцож байна. За Мас телевиз байна баялаг бүтээгч ба хууль эрх зүйн орчин гэсэн ийм нэвтрүүлгийн хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөж ажиллаж байгаа. Зочны маань одоо нутаг бас аав ээж аль нутгийн вэ? За аав ээжийн тухай бас дурсаад нэвтрүүлгээ эхлэе. За сайн байцгаана. За энэ Мас телевизийг үзэж байгаа баялаг бүтээгч нартаа бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргье. За би болохоор очроо сургалтын төвийн багш Болдоотор гэж хүн байгаа. За ер нь Завхай аймгаас гаралтай Улаастай хотод төрсөн ийм хүн байна. За тэгээд Нэгтлэн бодогч интерьер дизайнер мэргэжилтэй ийм хүн байна. Өөрөө олон баялаг бүтээгчид, жижиг дунд үйлдвэрлэгчдийн санхүү төлөвлөлтийн тухай асуудлаар анган шатны одоо ингээд яруу нэгтлэн годоос ахгуулаад ийм одоо сургалтуудыг олон жил амжилттай явуулж эхэлж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл та жижиг дунд үйлдвэрлэлийн санхүү энэ том одоо бүтцийг бол суурийн тавьж өгчээсэн гэж ойлгож үзэж байна. Тэгэхээр эдгээс өдөө хугацаанд ямар хэмжээний баялаг бүтээгчтэй сургалт хийв одоо тоо бодвол байдаг байлгүй. Ер нь одоо тэр хүмүүсийн сурах заавалгүй байх хэвээр ийм одоо байдал нь ямар санагдаж их энэ мэргэжлийг сонгож энэ компанийг байгуулсан юм бэ? Ер нь залуучууд бизнес эрхлээл заавал санхүүгийн харилцаанд ордог хамгийн түрүүнд компани нэг л эхэлж байна. Компани нэг л эхэлнэ гэдэг маань санхүү тайлагнал хийх хэрэгтэй гарна. За тайлагнал хийгээд явахаар нэг компани үр ашигтай ажиллах хэрэгтэй. Тэгэхээр яах вэ? Санхүү татрын хуулиудаа мэдэх хэрэгтэй. Хуулиуд мэдэхгүй бол ерөнхийдөө ямар нэгэн байдлаар дандаа алдагдaltaд ороод явна. За тэрийг аж ахуй нэгжүүд бол мэдэхгүй. Тайлангаа хийгээд яваад идэг нэг нэгтлэн авчаа. За тэгээд нөгөөх нь орлого ашигын төлөө яваад байгаа нэлээд хэмжээний татвар төлөө яваад идэг байхгүй юу. За ингээд яваад нэлээд хэдэн жил болсны дараа яасан бэ гэсэн чинь санхүүгийнхаа нэлээд өөр одоо мэдлэгтэй ахаад нэг хүнтэй холбогдоод ингээд яваад ирэнгүүт танах хэдэн жил ийм асуудалтай тайлан хийцэн байж. Тэгэл мэдэгддэг байхгүй юу. Тэгэхээр яах вэ гэхээр ер нь удирдлагууд Нэгтлэн бодогчд нарт яах вэ гэхээр энэ татврын хуулийн Нэгтлэн бодох бүртгэлийн стандартын талаар нэлээд өндөр хэмжээнд судлахгүй бол их хэмжээний яах нь зардалтай тайл хийгээл яваад байдаг байхгүй. Тэр энийг багасгахын тулд яах нь манай сургалтын төв ерөнхийдөө ажиллаад байгаа. За эхлээд манай сургалт маань өөрөө Нэгтлэнгуудад зориулсан сургалт байж байгаа. Сүүлийн 5 6 жил юу болчих вэ гэхээр аж ахуй нэгжийн удирдлагуудад зориулсан сургалт яваад байгаа. Удирдлагуудад явуулдаг сургалт нь болохоор хагас өдөр явагдаад Нэгтлэнгуудад зориулдаг сургалт нь болохоор юу явж байна. Ажлын өдрөөр яваад байгаа. За тэгээд энэ санхүү татрын хууль ер нь бол ингээд 4 жил тутам ингээд солигдоод ээлжлээд ингээд нэмэлт өөрчлөлтүүд ороод яваад байдаг учраас ер нь бол энэ чиглэлийн удирдлагууд даруйхан л энэ өөрчлөлтүүдэд мэдрэг байхгүй болох юм бол яг энэний араас бүртгэл асуудлууд тулгараад тэгэл алдагдaltaд ороод эхэлж байгаа. Тэгэхээр ер нь бол энэ хуультай маш ойрхон байх хэрэгтэй гэж бодож байна. Одоо залуучуудыг энэ шинэ бизнес эрхэлж байгаа улсуудыг. За тэгээ бизнесийг л нэг нөхөр мөхөртэйг нийлээл зээл аваад банкнаас зээл аваад нэг үүдээ нээдэг шинэ бизнесийг. Тэгсэн чинь айгүй гоё ингээд хүсэл зоригоор явж итэл аяндаа нөөтөлөгч болоод аяндаа орлогын албан татвар нь өндөрсөөл ирэнгүүт яах вэ гэж. За тэгээ үнэ нэмээд үнэ нэмснээс болоод юу үүсдэг вэхээр тэгэл борлуулалтын зогсоол ерөнхийдөө хаалгаа авах чиглэл рүү ордог байхгүй. Тэгэхээр энийг бизнес эрхлэхээс өмнө л яах вэ гэхээр юугаа мэдсэн байх хэрэгтэй байхгүй. Хуулиудаа бодох бүртгэлийн суурийн суур тэгээ татрын хуулиудаа. Одоо манай дээр зөндөө олон юм кейсүүд гарч байна. Би одоо 2013 оноос хойш яг энэ чиглэлээр багшилж байна. Ер нь бол 4-5 мянган одоо хичээл орсон байна. Тэгэхээр энэ дотор чинь зөндөө олон кейсүүд орж ирж байгаа. Яг нэг жижиг бизнес эрхлэгч. Одоо тэгсэн нэг бизнес эрхлэгч байна. Одоо үйлдвэр ажиллавчсан. Хүнсний үйлдвэрлэл. Тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь 8 жил нөөтөлөө явцсан байгаа байхгүй. Тэгсэн чинь 8 жил нөөтөө асуулах боломжтой байсан нь ерөөс хараагүй. Тэгээ сургалтын цуус байна. Багшаа яагаад ийм хууль хизээ байсан бэ гэсэн чинь. Энэ хууль гараад 8 жил болцсон, 10 жил болцсон хууль байхгүй. Тэгэхээр хуулийг мэдгүйгээс болоод зөндөө их хэмжээний татвар төлөөл ингэ явсаар байна. Тэгэхээр ерөн залуучууд бизнес эрхлэгчнээс бүгд л яах нь татрын хуулийн талаар мэдлэгтэй болчихвол ирээдүйд бизнес нь арай ашиг орлого өндөртэй л явах гэдэг. За бид нар ингээд бизнес эрхлэгчтэйгээ өмнө энэ баялаг бүтээгчд буюу хууль эрх зүйн орчин гэсэн ийм том хүрээгээр хилцүүлэг эхлүүлж байгаа. Ингээд бид нар дараагийн ажилтнууд бол олон баялаг бүтээгчдийг, олон татврын хууль эрх зүйн орны хүмүүсийг оролцуулна гэсэн бодлоготой байгаа маа. За өнөөдөр улсын хурлаар яригадаад байгаа. Хувийн орлогын албан татврын тухай асуудал тий. За энэ одоо ер нь
нэлээд анхаалыг татж байна. Хуучин бол одоо хөдөлмөрийн үндэсний доод хэмжээгээс доодохын бол тэглээ. Тэрнээс дэшигт нь бол 10% гэж байсан. Сая удаа хэсэг гэрчүүд өргөн бариад ингээд санд хураалт яваад тэнцчөөрөөд ингээд дахиад хэлцүүлэг өгч гэж байгаа шиг байна. За ер нь өөрөө ингээд олон аж ахуйн нэгжүүдийн санхүү дээр нь сургалт явуулж ясны хувьд ер нь одоо хүн амын орлогын албан дотор ер нь ямар байвал зөв гэж одоо өөрөө дүгнж бодож явдаг вэ? За тэгэхээр одоо хүүхний орлогын албан дотор нь өөрөө яг одоо байгаа хуулийн заалт нь болохоор манай улс цалин дээрээс 10-аас 20% дотор авдаг байгаа. Цалин дээрээс. За ер нь бол одоо энгийн цалинтай хүмүүс бол 10% дотор төлнө. Ер нь 10 сая төгрөгнөөс дээш цалинтай улсууд болохоор 20% дотор төлнө. Тэгээд нөгөө нийт цалин тухайн жилийн цалин 180 саяас дээш давчих юм болох юм бол 20% дотор төлдөг юм энтура шатлалтай байгаа. За тэгэхээр манай улсад одоо хараа ер нь ихэнх ажилчид ямар цалинтай байгаа вэ гэдээ дундаж гаргах юм бол ерөнхийдөө 2 саяас 3 сая хооронд л байгаад байна. Одоо миний тооцоосноор хөдөлмөрөөсний доод хэмжээ 792 мянган төгрөг байна. За тэгэхээр манай улсад байна шүү дээ ийм байгаад байгаа байхгүй. Нийгмийн даатгал одоо хувийн орлогын албан дотор ярихаар нийгмийн даатгал заашгүй ярих шаардлагатай байгаа байхгүй. Энэ дээр нэг айхтар заалт нь юу вэ гэхээр байгууллагын 12.5 гэдэг айхтар заалттай. Энэ бол байгууллагаас төлж байгаа татвар гэж яригддаг ёстой. Тэгсэн чинь одоо нийгмийн даатгалын шимтгэл гэж яригдаад байдаг шүү дээ. Тэгэхээр байгууллага 12.5-ыг төлөлөө гэдэг өөрсдөд нь бол ашиглалт байдгүй шүү дээ. За тэгээд хувь хүн нөрөө 11.5-ыг төлж байна. За тэгээд хоотод 10% төлж байгаа байхгүй. Ерөнхийдөө байгууллагаас 30% дотор ингээл гараад явчихж байгаа байхгүй. Тэгэхээр энийг одоо шүү дээ хувь хүний нийгмийн даатгалыг одоо оролдохоор нийгмийн даатгалын сан ер нь аюу эвгүүтчихэд байгаа учраас тэр аюу хэцүү байгаа даа байхгүй. Харин хувь хүний орлогын албан доторыг тодорхой хэмжээнээс яг эдийн засгийн хүнд үедээ багасгаж өгөх бол манайд улсад зөндөө боломжууд байна. Тэгэхээр хувь хүний орлогын албан доторыг одоогийн энэ шинэ хуулийн ирж байгаа хуулийн төсөл болохоор 792 мянган төгрөгийн цалинтай олсод хоодод төлөөд явнаа. Тэр бага цалинтай олсод тэгэн гутаад жилийн эцсийн нийт дүнгээс нь 792 сар бол авсан бол тэр нь буцааж олгоно гэдэг юм хууль гараад байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь нэгсэндээ тэр хөртлөх хэмжээний татварыг төглөе л гэдэг байгаа байхгүй. Тэгснээс би болохоор тэгэлснээс энийг 1 куб болгосон дээр л гэж үзээд байгаа юм. Тэгэхээр нөгөө ажилчиндаач ерөнхийдөө гар дээр их мөнгөн чамар тэгээд төсвийн орлогот нөлөөлнө гэдэг манай одоо сангийн яамныхан яриад ах шиг үлээ. Тэгэхээр төсвийн орлогот нөлөөлүүлнэ гэдэг үл нөлөөлнө. Нөлөөлөхгүйгээр өчтөвчнөө төсвийн орлогыг тэр хувийн орлогын албан доторыг нөхөх боломжтой зөндөө олон зардлууд болон төсвүүд байдаг. Тэр лугаа ерөөсөө анхаарахгүй иргэдрүүгөө яах нь чиглэсэн татвар лугаа хэд анхаарат байна. Тэгэхээр яг эдийн засгийн ийм хүнд үед бол иргэдрүүгөө чиглэсэн ийм татрын хөнгөлтүүдийг үзүүлээд үнэхээр эдийн засаг сэргэх юм бол татрын хөнгөлтүүд дахиад нэмэгдүүлэх болно боломж байгаа даа байхгүй. Тэр 1 куб болоход ерөнхийдөө боломжтой л гэж би үзээд байна. Энэ дээр бол шатлал байх уу? Жишээлх юм бол хуучин ингээд 10 20 гэж байсан бол өнөөдөр 3 сая хүртэл нь бол 1%, 3-аас дээш одоо 5 хүртэл нь хэдийн ч юм 5-аас дээш хийдэгтэй. Тийм байвал юу яах вэ? Тэгэхээр бол одоогийн шатлал чинь нөгөө нэг 10 10-тай 20 байгаад байгаа шүү дээ тийм үү. За тэгэхээр энэ дээр ахаа шатлал гаргаад 1% 10% гээл ингээд шатлал гаргачих боломжтой байхгүй юу. Одоо 2 сая 500 хүртэл 1% байд юм уу? 3 сая хүртэл 5% байд юм уу? За 3 сая 500-аас дээш ч юм уу 10% гийн шатлалтай байх боломжтой байхгүй юу. Тэгээ ингээд хийгээд өгчиххийн хооронд тэгээд зөндөө судалгаатай их хурлын гишүүд бүлгүүд аваачаад их хурл дээр энэ талаас судалгаатай мэдээлэлүүд оруулсан. За тэгсэн чинь ер нь бол нөгөө тал гишүүд нь бол эсэргүүцсэн байна. Тэгэхээр энэ бол боломжтой зүйл гэдгийг судалгаагаар тэр зарим гишүүд нь гараад тавьчихж байгаа байхгүй. Бид нар бол хувь хүний Монгол тийм олон сая хүнтэй газар бишээ ажил хийж байгаа сая шахуул хүн байгаа. Энэний хувь хүний орлогын албан бууруулахад айхтар бүр төсөв тийм их хэмжээний дарамт бол үзүүлэхгүй гэдэг. Дадж байгаа тийм. Тэгэхээр энэ өнөөдөр ингээд судалгаагаа сангийн яамны судалгаагаар одоо ажилчдын дундас цалинт хэдэн төгрөг байна, ийм байна гэж судалгаа гараад очсон байж байгаа. Энэ аль хэр бодит үнэн судалгаа байд юм бэ? За энэ судалгаа энэний ард талд одоо далд эдийн засаг байдгүй гэж. За энэ судалгааны талаар бол би мэдээлэл ер нь бол алга. За хөдөлмөрийн өсний доод хэмжээ болоход 792 байгаа. За хөдөлмөрийн өсний доод хэмжээг бас жил болгон өөрчлөлт авах бас тийм таатай зүйл бас байдаггүй. Яг л хөдөлмөрийн өснийг дагаад
нөгөө нэг хичнээн тийм хэмжээ гаргасан ч гэсэн хөдөлмөрөөсөө дагаад нөгөө зөрчлийн хуулийн таргуулийн хэмжээ өөрчлөгддөг. За тэг хувь хүний нөгөө шатлалын хэмжээ хөдөлмөрийн өснөөс өөрчлөгддөг, нийгмийн даатгал төлөх мөнгнүүд өөрчлөгддөг. Тэгэхээр хувь хүний орлогын албан татвар дээр болохоор нийгмийн даатгал өндөр төлж байгаа тохиолдолд ерөнхийдөө бол нэг хүү болгочод бол ер нь болохгүй юм ерөөсөө байхгүй л гэж үзэж байна. Тэгэхээр энэ миний бодохны усны асуулт байна. Хэрвээ ингээд хүн амын хувь хүний орлогын албан татварыг нэг хүү болгочихвол ажлын байр ер нь эзэнтэй болох юм болов уу гэж би хувьдаа бас гойтой тарамаглалт таяа юу гэж боддог юм болоо. За энэ дээр хараа зөндөө олон давуу талууд гарч ирнэ. За өнөөдөр аж ахуй нэгжүүд байна шүү дээ. За ер нь нэлээдгүй компаниуд нь нийгмийн даатгалын төлөлтийг хуурамч дөнгөс хийдэг. Энийг бол ерөнхийдөө жижиг компани захируулалт бүгд л мэднэ. Ягаад гэвэл хөдөлмөрөөсний доод хэмжээ 792 байна. За чиний цалин 800 болгочих. За тэгээ чи гар дээр чих явна, манаагч гар дээрээс манаагч баг зардал гарна. Тэгээ ингээд төлөлтийгээ явуучаа гэл ингэдэг. За энэ нь нөгөө хүндээ ямар муу нөлөө үзүүлж байна гэхээр дараа нь нөгөө ихэнхэн залуу улсууд байгаа шүү дээ. Эдгээр чинь нөгөө зээлэнд хамрагдах хэрэгтэй. Зээлэнд хамрагт боломжгүй болчихно нөгөө бага хэмжээнээс. Тэгээд виз мис гадагшаа сургалт мургалт юмд бол эдгээр дээр нь хамрагдгаа болсон. За тэгээ зээл бас өөрөө бизнес хийн шүү дээ. Тэгээ бизнесийн зээлүүд авчаар бас энэ дээр нь хөрөлцөхгүй. Тэгэхээр хувь хүний орлогын албан татварыг хэрвээ 1 хүү болгочих юм бол 11.5% татвар төлөх юм байхгүй юу? Ер нь бол хүн нь өөрөө байгууллага нь 12-ны аваад төлнө. Нөгөө хувь хүний орлогын албан татвар нь байхгүй болчих учраас хүмүүс яах вэ гэхээр би үндсэн цалингаас татвар юугаа төлөё, нийгмийн даатгалаа төлөё. 11.5 тал болно гэд. Тэгээ нөгөө хүндээ хэрэгцээтэй юм гарч ирж байгаа байхгүй иргэндээ. Тэгээд яах вэ энэхээр энэс гадна ямар асуудал дахиад хөвөрч гарч ирэхээр манай улсын нийгмийн даатгалын хуулинд аимшиг ингэж жоох муухай хөл хэрэглэх гэдэг шүү. Ямар заалт байдгүй гэхээр цалин хөлсний орлого гэж үзээд нийгмийн даатгал суутах орлого гэж юу вэ гэдэг тодорхойлолтын дээр нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилчдын цалингаас гадна гэрээт ажлын хөлс нөгөө хөлсөөр ажиллах. Энэ хоёрыг энэ бол иргэний хууль байхгүй. Иргэний хуулийн 343 359 дээр заалт гэсэн. Нэг удаагийн шинжтэй ажил үйлчилгээнээс авчиад нийгмийн даатгал авах хуультай байхгүй юу. Тэгэхээр хэрвээ хувь хүний орлогын албан татвар 1 хүү болчих юм бол энэ хуулиас бас цухтаад маш олон аж ахуй нэгжүүд байдаг. Өө боли үли. Чи мандад ганцхан удаа ажиллаж байгаа юм чинь нийгмийн даатгал суутах нь хойц суутах нь боли үли ингээд асуудлуудыг ингээд яах нь. Гэс нуун дарагдуулдаг ш. Тэгвэл яах вэ гэхээр одоо хоот нь багассан гэх юм бол за яах вэ? Одоо баримт байх хэрэгтэй юм чи 11.5 юм. За энэгээрээ явъя гэд бас давуу талууд гарах гээд байгаа байхгүй. Тэгэхээр ер нь гар дээр ирэх цалинж багасах нь байх нь байна. Өөрсдийнх нь ирээдүйн өгөөж ч нэмэгдэхээр байгаа байхгүй. Хувь хүний орлогын албан татвар багасчих юм бол. Тэгээ би одоо бас энэ түрүүр зогсоод гайхаад ит. Энэ хэдхэн 100 мянган хүний хоотыг багасгачих мөнгө чи айгүй их мөнгө гарахгүй шүү дээ. Юу тэр нөгөө том мега төслүүд мөн үү. За тэгээд одоо яг шударгал хэлэхэд одоо энэ замын гадуур байгаа боржуурын мөнгөөр чинь хэдэн жил хоот төлөхгүйгээр байх боломжтой байхгүй. Тэгэхээр манайхан төсөв гэж яриад байдаг. Төсвийн нүсрэх гаргалгын төсөвтэй өнөөдөр одоо өчигдөр гарсан мэдээ штэ. Онцгой байдалд сүүлийн хэдэн жил олгосон одоо төрөөс олгосон хөрөнгө оруулалтын 94% нь барилга байгууламжаар нь явцсан байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр чин төсвийн зарцуулалт яг яаж яваад байна? Том байшингууд, шилэн байшингууд бариад байдаг. Энэ байшингууд чинь яг хэрэг болж байгаа байшингууд байгаа юу? Тэгвэл энэ байшин дээр нь дундуур нь яах вэ? Барилгын материал, тендерийн асуудлууд ингээд мөнгө ороод байгаа байхгүй. Энэ дээр нь анхаар төсөө өөрөөсөө анхаарах юм дээр анхаардаг мөртлөө яг мөрөөрөө ажиллаж байгаа, хөдөлмөр эрхэлж байгаа, баялаг бүтээж байгаа, цалин авж байгаа хүмүүс рүү ингээд анхаарал хандуулад тэрэн дээр төсөв гэж яриад байдаг. Монгол төсөв ярих юм зөндөө байна. Ер нь ингээд аливаа нэгэн татвар байж төр тогтно гэдэг төр бий болж байгаа ойлгомжтой. Гэхдээ татврын хамрах хүрийг яаж энэ өргөдөх хэвчтэй юм бэ? Одоо ер нь огт татвар төлдөггүй эсвэл хүмүүс байна шүү дээ. Ямар ч одоо бүртгэлд ордоггүй тэгсэн мөртлөө хангалттай мөнгө олдог. Энэ талд татврын юу яаж татвар төлдөг болох хэвчтэй. За энийг 2016 онд хумхгаад e-барин систем гаргаж ирээд одоо бидний уншуулад байгаа. Тэгээ иргэн бүр уншуулчих юм бол бүх татварыг олоод ирнэ гэж бодоод e-барин системийг гаргацсан байхгүй. Хүнээр нь уншуулдаг. Тэгэхээр энэ миний хувьд бол аюулгүй буруу шийдвэр болсон. Хүнээр нь уншуулдаг нь бол. Энэ бол урамшуул. Тэгсэн чинь хүнээр нь уншууллаа гэдээ одоо хэн хамгийн их Монгол улсад татвар төлж байна гэхээр шударгаар бизнес эрхэлж байгаа улсууд нь
бие баримтаа шивж өгч байна. Хүнсний дэлгүүрүүд шивж өгч байна. Тэгсэн чинь одоо нөгөө офисын түрээс мөрөөс засварын газар зах хадалтай энд нэг ч бие баримт систем байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ систем сангийн яамны ажиллаа дутуу байсан гэж үздэг байхгүй би. Сангийн яам өнөөдрөөс яхахаар ажиллаа бүрэн гүйц 27 оны 1 сарын 1-ээс бүрэн гүйцтэйгээд хаана баримт авах боломжтой газруудаар тэрэн дээр баримттай авах ажлуудаа хийн штэ. Иргэнээрээ энийг авахгүйх гэж дийлэхгүй штэ. Одоо хоорондоо хэрэлдэж чи баримт өгөхгүй гээд. За тэгсэн баримт өгөхгүй бол 10 буулга, баримт өгвөл тгийгээд ингээд бүр ханш гарч чаддаг байхгүй. Тэр ийм байдал сангийн яам өөрөө төрөхсөн. Тэрнээс ганцхан иргэд бид баримт нэхэж авах ажлыг ер нь бол хийх ёсгүй штэ. Одоо өнөөдөр машины торгууль төлөвлөх зураг авах ажлыг иргэд хийх ёсгүй байхгүй. Энэ бол яхаа ахаад хүмүүсийн хооронд нь зодтолтуулаад ийм аргууд тэгээд төрн ажиллаа хий, иргэд нь мөрөөрөө ажиллаа юмар байхгүй. Тэгсэн чинь иргэдээ төрийн ажил руу дайруулж оруулаад байж юм болмоор байна. Гэхдээ нэг баримтыг хийж яхад сангийн яамны ямар ч нэг эрх мэд бөхөө хүмүүс Монголын одоо 3 сая иргэн өөрсдөө доторын байтагч болж байгаа. Бүх одоо талд орлогыг л гаргаж ирнэ гэж энэ баримтыг хэрэгжүүлж явахдаа ярьжсэн санагдчихжээ. Тэгэхээр одоо тэгж чадаагүй тийм ээ. Чадаагүй энэ юусоо харин анх бие баримт гарахаас өмнө бол татврын орлого нэмэгдсэн. Тэгээд цаашаа бүр илүү 3-4 дахин нэмэгдэх боломжтой байсныг бол ерөнхийдөө яаж чадаагүй. Тэгээд сангийн яамд одоо гомдмор юмнууд зөндөө байна уу. Одоо 1998 он руу очие за 98 онд. За 98 оноос хойш Монголд баримтын оролдог байсан юм нөөтийн падан гэж нэг юм оруулж ирсэн байна. Хоорондоо хорийн цаастай борлуулалт худалдаа авалтаа шивжлэг дэлгүүрээс худалдаж авдаггүй. Тэрийг давтрын хэлц дээрээс очиод мөнгөний нөгөө нэг давтагдчихгүй орон шиг оронтой баримтуудаа авдаг байсан юм бичүүлээд. Манайх тэдийн сэрээс тэдийн сэр шүү гэдэг. За тэнгууд 90 оноос энэ нөөт гэдэг юмны чинь худалд нөгөө нэг борлуулалт дээр хий бичдэг нэг юм гараад ирсэн. Энэ бол бүр аюулын аюул. Юун тэр хувь хүний орлогын албан татврын 1 куб бурхан минь. Эннээс их хэмжээний далд эдийн засаг явдаг байхгүй энэ дотор. За тэгээд баримтаа нөгөө цаасан баримтаа нөгөө нөөтийн өөртөө компанид зарчна. За би танах нөөтийн өөртөө болоо бомхаа. За тэгвэл энэ за энэ сэрийн дугаарыг сайн тогтооч. Энэчнээс энэ танах ингээд энэ тан дээр юм бичээд өргөө болгоцгоо гэдэг. За тэгвэл энэ 2016 он үргэлжлээд энийг зогсоож чадаагүй. За тэгсэн чинь 2016 оноос энийг зогсооч нэгээл сангийн яам өөрсдөө хийсэн. Тэгсэн чинь e-баримт систем гарч ирээд энэ бас зогссонгүй. Одоо яаж ийна гэхээр танах нөөтөөр хэд байна аахгүй. Би юу яа? 300 сая байгаа мó. За манайх нөөтөө авлахтаа юу яач? Регистрээ хийчих. 300 саяар шивчээ. Тэгээд дүүдээ нэг 3 4 5 сая төгрөг өгч гэдэг. Ингээ E8 одоо ингээд 10 жил цэцэглээд хөгжсөн байна. Хэдэн тэрбумын 8. 50 хүртэлх сая төгрөгийн орлуулалтаа олгохтой хүмүүс 1% татвар төлнө гэдэг байсан тийм ээ. Одоо болохоор шинэ хуулийн төслөөр хэдэн сая 1 тэрбум төгрөгийн юу лээ? 1 тэрбум төгрөгийн борлуулалтаа олгохтой 1% төлнө гэдэг. Тэгэхээр үйл ажиллагаа явуулаад тогтмол цалинтай хүн бас 10% татвар авах гэдэг юм мөртлөө тийм хэмжээний борлуулалт хийх гэж байгаа хүнээс 1% авах гэдэг чинь ер нь шудраг тогтолцоо юу юу. Ер нь за энэ юм байна. 1% орлогын албан татвар одоо хараа цалингийн татвар бол 10% байж байна. Бизнесийн татварыг хөнгөлж байгаа нэг цалингаа авж байгаа хүн бас байгаа да. Цалинтай мөртлөө бизнесийн орлоготой. Би ч одоо мужаа хийдэж штэ та мэднэ тийм үү. Тэгэхээр би одоо сургалтын төвдөө цалингаа авж байна. Тэнгуудаа ахиа хажуугаар мужааныхаа ажлаа бизнес хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр энийг ахиад 10% тавьчих юм бас арай хүндэрнэ. Тэгэхээр цалингаас 10% төлж чинь бизнесийн орлогоос 10% төлөх гэдэг нь да. Тэгвэл бизнесийн орлого 1% болгоод өгсөн байхгүй юу. Тэгэхдээ хөвсөлт өгвөл шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас нэг одоо би жоохон сангийн яам татврын хэлтс рүү жоохон эсрэгэл тийм дургүй юм ярьчих гадаг байхгүй. Одоо өнгөрсөн. Тэгэхээр яах вэ гэхээр одоо хараа хөвсөлт өгдөг гэдэг юм ер нь болмоор байгаа байхгүй юу. Хөвсөлт өгч 1% рүү шилждэг. Одоо ингээ хараа залуу бизнесмэнүүд ингээ залуу улсууд бизнес эрхлэлээр ингээд мужаан зужаа хийгээл барилга дээр ажиллаад тэгэнгүүт нэг компанитай харьцаар баримт аавна гэмдэ баримтын шивж өгөөд яваад байдаг. Тэгсэн чинь нэг шуум дуулцсан өөрөө мэдхгүй баримт шивхээр 1% байдаг гэсэн гээд ингээд баахан баримт шивж байгаа байхгүй 2-300 саяар баримт шивж бизнес хийгээд. Тэгсэн чинь нөгөө жилийн эцэс өнгөрөөд 2 сарын 10 болоод ирэнгүү татвар хэлцээс мессеж болоод уцаар ярина. За таны дээр ийм татврын ногдол гарсан юм шиг тайлан гайлгээд татвар ярьж төлөөрэй гэдэг ингээд ярина. Тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь нөгөөх чинь ингээд нөгөө мессеж харсан аюун өндөр татвар барьчих жоохгүй 20-30 сая.
Тэгээд татварлуугаа очиод уулзаад яагаад би юм дотрын чинь 1 куб биш юм уу гэдэг нэг татрын байцаагчаас асуун да. Тэгсэн чинь татрын байцаагч нь өөдөөс нь юу гэж хариулах вэ? Та 12 сарын 31-ээс өмнө хүсэлт өгөх байх хэрэгтэй. Тэгээ өнгөрсөн ингээ 30 сая өрөнд донтож байгаа. Тэгсэн чинь тэр чинь тэр бизнесээс 10 саяын ашиг гарч ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр бүр алдагдлалд ороод ахаад илүү татвар төлөх хэрэг гарч чадбайгаа үстэй. Тэр энэ хүсэлт өгнө гэдэг имийг ер нь болиулаад 2 сарын 10-ны дотор тайлангаа илгээсэн тохиолдолд 1% хүсэлт 10% илгээх сонголт нь ингээд юу бол тайлан дээр байдаг байхгүй юу. Тэрийг хүсэлтгүйгээр шууд ороо сонгоод илгээдэг болгомоор байгаа. Тэгвэл маш олон их хэмжээний залуучууд яах вэ гэхээр ороо тайлангаа илгээгээд бага татвар төлөх боломжтой байсныг хүсэлт илгээдэг гэдэг юм байсараа байгаад олон улсуудыг яах нь өндөр татвар төрөнд унгаачлан хөв улсуудыг. Тэгэхээр иргэдэд татрын мэдээлэл өгөхгүй байж байгаа тийм хүсэлт гэдэг юмнууд гаргаж ирээд тахаар чинь аргагүй юм болж байгаа юм. Энийг өстой чөлөөлөе гэдэг юм дотор нь оруулаад чөлөөлчих болдгоо. Гэхдээ чөлөөл ер нь бол хараа чөлөөлж гэж байхгүй. Альва нэг бизнес улс оронд бизнес хийгээл хүн хөдлөөл орлого олж байгаад бол ер нь төлөх үүрэгтэй. Үндсэн хуулиар олгогдсон татвараа ногдуулсан татвараа төлөх үүрэгтэй. Ер нь дэлхийн улс орнуудад бизнес эрхлээл орлого олсон л татвар төлдөг систем угаасаа явагддаг. Тэгэхээр чөлөөлүүлээд байх. Одоо манайд орлого чөлөөлж байгаа тохиолдол байгаа. Тэр нь юу гэхээр за ашигын бус этгээдүүд бол орлогоо чөлөөлүүлж байна. Нийгмийн төлөө сайн сайхны төлөө явж байгаа этгээдүүд. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй иргэн бизнесийн бол орлого чөлөөлүүлж байна. Бусад тохиолдолд бол яг хөө орлого олсон л татвар төлөх юм бол үүрэгтэй. Саяны дээр чинь 12 сарын 31-ээс өмнө хөсөлт өгөх хэрэгтэй. Системээр орж. Тэр хөсөлт өгөх гэдэг нь чөлөөлж болдгоо. Харин зөв. Тэрнээс би татварыг чөлөөлж гэхгүй тий. Тэгэхээр дараагийн нэг юм бол ийм байж тий. Ингээд энэ татварын одоо ер нь бид бизнес эрхлэгчээс ингээд хууль эрх зүйн мэдлэг байхгүй. Тэн дээрээ одоо анхаарал төвлөрүүлдэггүйгээс болоод энэ боломжтой энэ хуулийн заалтуудыг ашиглаж чаддаггүй ингээд эрсдэлд орчдөг юм олон байх юм аа гэж одоо тий. Жишээлбэл сая өөрөө ярьж штэ тийм заалтууд бол юм. Тэгэхээр ер нь ийм байх юм. Саяны тэр нэг хүсэлтийн илгээх гэдэг нэг тийм байна. За 10% төлөөд жилийн эцэст 1% төлөөд 90% буцаа нэг гэдэг. Ер нь чөлөөлөх гэдэг юм бол нэг бүсэн тэгэл 1% татврын нэгаад ингэждэггүй. Заавал тэр цуглуулж байгаа жилийн эцэст нөгөө нь буцааж өгнө гэдэг ийм ажил хийгээд байгаа. Энэ нь зөв юм уу? За тэгэхээр энэ бас хоёр талтай. За 90% хөнгөлөлтөд аж ахуйн нэгжийн орлого албан татвар хуулийн дээр үүдэг. 300-аас 1.5 тэрбумын орлоготой аж ахуйн нэгжүүд орлогоосоо зардалаа асаад гарч байгаа дөнгөс 10% төлөөд тэгээд төлсөн дөнгийнх нь 90% нь ажлын 30 хоногийн татвар орж ирдэг байхгүй юу? За энийг яагаад ингэж заавал 90% хөнгөлөлт үзүүлээд байна гэхээр ер нь бол татврын орлогыг 2 сарын 10-ны татвар бөөгнүүлэх шаардлагатай байгаа учраас 90% хөнгөлөлт үзүүлж иж нөгөө улсууд нь 2 сарын 10-ны татвар хэрвээ 2 сарын 10-наас хойш татвар өгөх юм бол 90% хөнгөлөлт нь мултрах юм байхгүй юу. Тэгэхээр энэ бол зарим тохиолдолд байх хэрэгтэй юм байна. За тэгэхээр энэ хуулийн заалтыг дараа жил 1.5 тэрбум байсныг хэмжээг нэмээд 2.5 тэрбум болгоё гэсэн хуулийн төсөл орж ирсэн байна. Энэ бас иргэдэд бас хэрэгтэй л заалт. Ер нь бол одоо 0-оос 300 сая орлоготой бол 1% татвар төлдөг. За тэгэхээр одоо 300-аас 2.5 тэрбум болчихоор ер нь бол 0-оос 2.5 тэрбум 1% татвар төлөх боломжтой болж байна гэсэн үг. Харин 90% тайлан нөгөө хүсэлтээр буцаалтаа авахд нэг шаардлагууд байгаа. За энэ 2 сарын 10-ны дотор мөнгө төлнө гэдэг бол том шаардлага байна. Тийм байна. За тэгээд хамгийн гол юм тайлангаа маш үнэн зөв хийсэн л байх хэрэгтэй шаардлагатай. Тайлан дээр асуудал гарах юм бол тайлангийн буцаа 90%-аас ерөнхийдөө мултран орлого зардалаа зөв хуваарлах хэрэгтэй гэдэг ийм юмнууд бас байна. За тэгээд иргэд залуучууд аж ахуйн нэгжүүд нэг анхаарах юм юу вэ гэхээр 90% хөнгөлт идэлхтэй татврын өртөө л нөгөө татврын өрнүүдийн суутгадаг шүү гэдэг зарим мэдэхгүй байна. Одоо тэгсэн чинь сая бас интернетээр харж лээ л да. Ингээд 90% хөнгөлтөө авах гээд баахан мөнгөө зээлмэл аваад татвараа төлсөн. Тэгсэн нөгөө мөнгөнд бүх өрөнд нь ингээд суутгаад аваачлаа. Би юуч боцорчлаа гэдэг байхгүй. Тэгсэн чинь 90% хөнгөлт авахд аж ахуйн нэгжил өргөө байх хэрэгтэй болохоос нөөтийн өр байж болно, хоотын өр байж болно. За тэгвэл улс татвар яах вэ гэхээр нөөтийн өр, хоотын өрөнд нь суутгаад аваа явчихна. Харин энэ авч явах үгүй гэдгийг эртхэн шидээр татварын байцаагчтай хэлээд манайх ингээд суутгал яах вэ гэдэг нь асуумал зүгээр байгаа. Тэгэд өр байгуул улс суутгаж авах нь тодорхой шүү дээ ер нь. Тэгэхээр хуулиараа яг суутгаж авах ёстой байсан үгүй юу гэдгээс мэдчихэж энэ хөнгөлтөндөө хамрагдаасаа л гэж ингээд хэлээд. Би бас ингээд боддог юм аа. 2.5 тэрбум төгрөг борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийг 90% буцааж төлөлөө. Энэ татварыг бага төлөхийн тулд аж ахуйн нэгжүүд жижигрэх
томрохгүй байх ийм нөхцөлийг бүрдүүлээд байна уу? За энэ хараа ийм байгаад байна. Одоо манай улсад нөгөө жижиг том аж ахуй нэгжүүд хэмжээнүүд бас байна. 40-50 мянган аж ахуй нэгжүүд жижиг дунд руугаа байна. За тэгээ одоо сүүлийн жижиг аж ахуй нэгжүүд ер нь аюулгүй хэмжээгээр үе таалга барьж байна. Тэгэхээр энэ дээр ямар арга хэмжээ авах вэ гэхээр жижиг аж ахуй нэгжүүдийн татрыг л яах нь баг тавьж өгж яах нь арга хэмжээ аавна. Энд харин эдийн засаг сайжирсан үед болохоор яг энэ хэмжээ гаргаад ирэхээр компаниудаа хуваагаад юмнууд байдаг. Тэгэхээр одоо хуваана гэж айцтай байлгаад жижиг татвар төлөгчдөг анхаарахгүй байх юм бол ядуур бүрэл газар авах гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо манайд бас нэг юм байна. Нөөтийн босго гэж юм би одоо 6-7 жил яриад явж байна. Нөөтийн босго тавиад өгчгөөр зөндөө олон 23 мянган аж ахуй нэгжүүдийн нуруунд дээрээс нь ачаал нь хөнгөрөөд аягүй тэнийх гэдэг байгаа байхгүй юу. Тэгсэн чинь энэний хажуугаар ямар бас нэг сөрөг талууд гарч ирж байна гэхээр нөгөө нөөт төлөгч компаниуд нөгөө жижиг аж ахуй нэгжтэй харьцах гад байдаг. Тэгсэн нөгөө хэд нөөтөд чөлөөлөгч чинь ингээд нэг тал харагдаад байна да. Тэгэхээр альва нэг тэр эдийн засаг ямар үе байгаад байгааг хамаарад аль нэг тал руугаа ингэж нөгөө татрын орчныг зөөлөж чангалж явах хэрэгтэй байхгүй юу. Одоо импортын нөгөө дизель төлсний татвар гэж байдаг байхгүй юу. Энэ яадаг вөхөр хараа нэг хэмжээ заадаг. Импортын нөөтийн хуулийн дээр дизель төлс импортын юу болохоор 1-ээс 10 байдаг байхгүй юу. Тэгээс сая ингээ ормозын хоолой хаагдаад дизелийн үн нэмэгдэхэд бид нар 10 байсан татрын засгийн газраас яах нь нэг рүү буулгаад ирчихэж байгаа байхгүй юу. Яг энэ шиг эдийн засаг хүнд үед нөөтийн босго гэдэг юмыг өндөр тавьж өгч жижиг аж ахуй нэгжүүдэд аварж үлдэх хэрэгтэй. Тэрний дараа том аж ахуй нэгжтэйгээ нөөтөө хасагдахгүй гэж ярих хэрэгтэй байхгүй. Тэгсэн чинь одоо нөгөө том дунд аж ахуй нэгжүүдийн нягтлангууд болон захирлууд тун ууртай байна. Нөөтийн босго гэдэг энэ нэг ардгар бор нөхөр ингээд орилоо яваад байдаг. Бид нар нөөтийн өрөнд хамаг ачаалыг үүрж ийн гэдэг ингээд. Тэгээд дээр нь сангийн сайд асан жавхлангаа бас яг ийм юм ярьж байна. Ингээд дунд том татвар төлөгчд нөөтийн ачаалыг үүрэн штэ. Эднэрийг нөөтийн босго тавьж өгч болохгүй гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр нөөтийн босго тавьж гол 23 мянган аж ахуй нэгж нөөтөөс гараад жаргаад явчихна гэдэг байгаа байхгүй. Энэ одоо жаргаж байгаа юм бол ерөөсөн байхгүй. Тэгэхээр нөөтийн босго тавихгүй байлаагээ бүгдийн нөөт төлөгч болохоор нөөтийн ачаалыг жижиг аж ахуй нэгж үүрдгээрээр үлэн том ч үүрдгээрээр л үүрдэг байхгүй. Тэгэхээр олон улсад ийм байгаа даа байхгүй. Нөөтийн хуулийг одоо том аж ахуй нэгжийн нягтлангууд удирдлагууд одоо би надад аюу муухай санагдана. Миний яриа. Юу гэхээр нөөт гэдэг татвар өөрөө одоо том компани жижиг компанитай харьцахдаа наавал нөөт төлөгч болоод ир гэж үнийн сонсохгүйгээр гаргадаг ийм үйлчлэл манай 20-30 жил явж байна. Үнийн сонсох хэрэгтэй хамгийн гол нь. Хамгийн тэгээд үнийн сонсчоод нөгөө жижиг компаниас баримтаал авах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ үнийн сонсоод баримттай ирчлээ штэ. Тэгээд тэр барааг нь аваад би цаашаа нөөттэй зараад энэ чинээс ашиг харгаж чадчихвэл би энэ жижиг компаниас нөөтгөчөөс аавна гэсэн бодол байх хэрэгтэй байхгүй юу? Энэ бол үндэслэх бодол. Тэгсэн чинь манайхан яаж юм хэрэг ямар ч үнийн сонсохгүй нөөт төлөгч болоод ирнэ. Тэгсэн чинь тэр ямар үнэтэй байх нь сонирн биш. Тэгээ нөөт төлөгч болоод ирэх юм бол манай нөөтөр багасна гэж энэ бодол байдаг. Тэгвэл тэр үн гэдэг айгүй чухал юм байдаг байхгүй. Одоо энэ балыг номон юм уу том дэлгүүр зарах гад нэг бал хийгээд ирж байгаа хүнийг л чи хэдээр наад бадаа манад өгөх вэ гэж асуугаад нөөтийн баримт төлбөрийн баримт хоёр баримтны алийг нөхөө гэдгийг асуугаад тэгээ баримтаа аваад энэ дээр нөгөө дэлгүүр маань өөрийнхөө ашгийг нэмээд 10% нэмээд зархаар өөрөө нөөтийн өрөнд ачаалд орохгүй байхгүй юу. Тэгэхээр нөөтийн хуулийн 5-2-т ийм заалт байдаг байна. Яг миний саяны хэлж байгаа. Нөөт суудган төлөгч аж ахуй нэгж ямар байгууллагыг хэлэх вэ гэхээр нөөт суутгаж аваад ногдуулан суутгаж аваад төсөв төлөх үүрэг хийгээд нөөт суутган төлөгч байна гэсэн үг. Тэгэхээр нөөт суутгаж авна гэсэн чинь юу гэхээр энийг зарахтаа нөөтөө нэмээд ашгаа нэмээд зарчаад нөөтөө усад төлөх хүний байгууллагыг л яг нөөт суутган төлөгч гэдэг. Тэгээ ингээд цаашаа яриад бол нөөт төр юм асуудалтай юм зөндөл байгаад байна. За тэгээд сая нөөтийн хуулинд 2024 онд нэг бас муухай залт орлоо. Яасан бэ гэсэн чинь одоо баялаг бүтээгч нар байна. Хөдөө аж ахуй нөөтөө чөлөөлөгдсөн. Газар тариалан, мал аж ахуй, сүү. За тэгвэл эдний түүхий дээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг баялаг бүтээгч үйлдвэрүүд байдаг байхгүй. Эднэр ер нь бол ихэнх нь нөөт төлөгч байгууллагууд байдаг. За тэгсэн чинь өнөөдөр одоо жөрөр компани бай гэж бодъё л та тийм үү? Нөөт төлөгч компани. Энэ компани сүүгээ гурла орон нутгийн үйлдвэрлэгчдээс авлаа. За тэгвэл нөөтгөө ирнэ. За тэгвэл
нөгөө үйлдвэрлэгч нөөт төлөгч биш яг анхны үйлдвэрлэгчээс нь худалдаж авахаар нөөт орсон гэж үзээд жөрөөр компани дээр 10% гасалт хийж өгдөг юм хууль байгаа. За тэгсэн чинь энэ хуулийг сая 2024 онд яаж өөрчилж вэ гэхээр нөгөө цаанаас түүхийдээ өгж байгаа нөөтгөө компаниуд байгаа да. Малчин аж ахуй нэгжүүд байгаа да. Энэ дээр хувь хүн хуулийн этгээд өөрөө бэлтгэлсэн гэдэг үгнийх нь хувь хүн гэдгийг аваад ич байгаа байхгүй юу? Хуулиараа. Тэгсэн чинь одоо жөрөөр компани одоо хувь хүнээс өөрөлд сүү авдаг байсан бай гэж бодъё л да. Тэгвэл танаагаас авах юм одоо нөөт хасагдахгүй болсон учраас би танаахтай ингээ харьцахгүй. Одоо бид нар компанитай харьцсан хууль нь 24 оны 6 сараас ийм болцсон гэд тэгээд тэнд ганцхан сүү өгж байгаа сүүний пермтэй нэг хоршооны 2-3 хоршоо биш хуваараа хийдэг 2-3 сайлцдаг яасан бэ гэсэн чинь чагсаалаас гаргаж байгаа байхгүй. Ингэж хууль өөрчлөлмөр байгаа байхгүй. Тэгсэн чинь одоо нөгөө сүүгээ нэг 20-30-аад хөртөө нөгөө нэг 2 сайлчин айл байгаа шүү дээ. Энэ хоёр чи одоо яах вэ гэхээр одоо хоёул яах вэ? Битээрээс компаниуд ахаа айчлаа гэд. Тэгээд байгууллага бол өгнө гэсэн юм хуультай юм байлээ шүү дээ. Тэгээд байгууллага болъё гэд тэгээ ахаал ганцхан өнөө сааж байгаа компани байгуулах хэрэг гарч байгаа улсын бүртгэлээр очиод. За тэгээ нэр нь олдохгүй. Тэгээд алаг үнэ гэдэг нэр авъя гэсэн чинь алаг үнэ дууссан. Улаан үнэ нэр авъя. Улаан үнэ дууссан. Тэгээд баг нэргүй болчихж байгаа. За тэгээ нэр ч яг энэ асуудал. За тэгээд арайк гэж улсын бүртгэлээр гэрчлэгээ аваад тамгийн газар дээр очиод татвар дараа бүртгүүлэн санхүү дээрээ бүртгүүлэн даягим даалдах дээрээ бүртгүүлэн за тэрний дараа нь тайлан хийх үнэ гайн. Тайлан хийх хүн аймагт нь олдохгүй, сумн дээр нь олдохгүй. За тэгээд бүр ингэ тэгэж явсаар байгаа дараа нь арайк гэж нэг юм борлуулалтаа хийгээд өгдөг компани болсон. Тэгээ яасан бэ шин тайлангийн талаар мэдээлэл авахгүй, татварын талаар мэдээлэл гахаа өрнөрч. Тэр ийм занхгүй бүтэхгүй ийм хууль санаачлаад ингээд явж идэг. Тэгээ энэ хин рүү хандсан бэ гэсэн чинь нөгөө жижиг татвар төлөгчд рүүгээ ерөөсө хандсангүй. Тэгэхээр аж ахуй нэг том аж ахуй нэгж нөгөө нэг тендер авдаг том аж ахуй нэгж рүү л хандсан хуулиудыг ингээд гаргаад идэг. Тэгэхээр манай бас одоо ядуурлалтай тэмцэх хэрэгтэй болохоос биш. Одоо тэр тендер авдаг томцуултаа дандаа алган дээр бөмбөрөөс ирэл ингээд юм байна. За одоо ингээд сая ингээд үнэхээр аж ахуй нэгжийг ингээд сая том компаниудаар нөөц төлөвлөн ингээд жижигүүдэн байх болгох хэрэгчлээ гэж. Тэгэхээр өнөөдөр энэ жижиг дунд үйлдвэрлэгчд бол дотрын одоо өчүүхэн баг хэсгийг цуглуулдаг ч гэсэн олон мянган хүний ажлын байрыг бий болгодог. Төлж байгаа татвараасаа илүү нийгэмд нөлөө үзүүлдэг ийм бодит нөхцөл байдалтай ийм одоо аж ахуй нэгж жижиг үйлдвэрлэгчд байна. Тэгэхээр энийг хүмүүс болж болохын тулд татварын бодлогоор дэмжих саяны одоо яриад байгаа хүн амын олонхын багасгахыг одоо тэр ярьж байгаа сая 2.5 байсан одоо 3.5 болгох эдэргээд ийм их юм явагдаж байгаа шиг байна. Өөр нь дөрвтэй өөрчлөлт нь яг хум хүнд нь яг жижиг аж ахуй нэгжид нь таарсан ямар бодлого байвал зөвөр вэ гэж ер нь одоо туршлагаас бодогддог вэ гэж асуумаар байна. За тэгэхээр одоо хамгийн нэн төрөнд авах арга хэмжээ болохоор одоо миний нэг 6-7 жил араас нь гүгээд байгаа нөөтийн босго гэдэг юм байна. За энэ хэмжээ болохоор 400 сая болгоно гэж одоо учрал сайт хэлсэн. Хуучин сангийн сайд нь бол дургуутж байгаа нэлээд улсууд байгаа. Тэгээ нөөтийн босго 400-аас ч их байх боломжтой байхгүй юу? Тэгэхээр нөөтийн босго байх үгүй гэдэг зүгээр хүн ярьж байгаа шийдчихлээ. Би ингээ хүслээрээ шийддэг байхгүй. Энийг бүхэл бүтэн тооцоолд гаргаж ирээд эрдэмтдийн судалснаар гаргаж ирдэг байхгүй. За энийг хараа 2023 онд олон улсын валютын сангийн мэрэгчлэлтэн Майкл Минс гэж хоёр хүн байдаг. Улс орнуудад нөөтийн бос байх ёстой гэж тооцоололтой. Эднэрийн тооцоолол дээр татварын ерөнхий газар нь өөрөө 23 оны датагаа гаргаж ирээд ашиглаад гаргаад ирсэн чинь 398 сая гарч ирсэн байдаг ш. 2023 онд. Тэгэхээр нөөтийн босго байх шаардлагатай юм байна. Тэгээ байхдаа 398 болох юм байна гэсэн юм заалт байхгүй. Нөгөө тооцоолно. Тэгвэл өнөөдөр ч 2026 энэ 400 саяжтайсаа 700 саяж байх боломжтой байхгүй. Тэгэхээр өнөөдөр бичил бизнес ядууралтай ингэж л тэмцэхгүй болохоор ер нь боломж үү. За тэгээд нөөтийн босго гайгүй болчихор нөгөө аж ахуй нэгждэр чинь ямар дарамт ирэх вэхээр одоо хараа 300 саяын орлоготой компаниуд 1% татвартай. Аж ахуй нэгж. Тэгээд 2.5 тэрбум мөрхөн бас 1% татвартай. Тэр орлогын албан татвар ганцхан үеийн татвар төлж ин доо нөөт төлөхгүй. Тэгэхээр энд дарамтгүй болчихж байгаа байхгүй юу? За тэгээд дээр нь энэ улсууд хүн ажилуулна шүү дээ тийм үү? Тэгвэл хоот нь 1% болчих юм бол ингээд манай улсад жижиг бизнес цэцгэлэхэд нэг зовёрг болчих. Тэгэхээр одоогийн хамгийн том зовёрууд нь юу гэхээр нийгмийн даатгалын нөгөө 20%, хоотын 10%, нөөтийн хөв гэдэг чинь ингээл нурууг нь хавгуулж байгаа байхгүй юу?
Тэгэхээр яг одоо энэ хэд одоо яг зөв яригдж байгаа яг энэ үед дээр л яг энэ хэдийг яг ингээл хуулиар нь 400 саяас дээш болгож өгöd хоотын нэг хөв чөлөөлчих юм бол өөр аж ахуй нэгжүүд жижиг аж ахуй нэгж хүсээд байх юм энэ усаас байх шаардлагагүй. Одоо бид нар мөрөөрөө өөрсдөө бизнес ий аж ахуй нэгжийн орлого албан хамтар жилд ганцхан төлөх юм байна ингээл ярьж байна. Тэгэхээр энэ бол үнэхээр жижиг дотор төлөгчтэй бизнесийн хувьд ястай нэг одоо гайхалтай том өөрчлөлт болох нь. Өөрөө л ажлын байр дээрээс нэмэгдэнэ гэж ойлгож болж байна. Янз янзын татврын дарамт шахалтанд орохгүй, тодорхой төлөвлөгөөтэй бизнесээ яаж хийж одоо ажил хүчнээ яаж нэмэгдүүлэх үү гэл цаана өшөө бодох толимс ийм ажил их байгаа шүү дээ. Тэгэхээр энийг үнэхээр ийм болгоод өгөөсэй гэж одоо энэ хурлын гишүүдээ бас уриалмаар байна. Үнэхээр одоо ус агаар мэт хэрэгтэй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид баялаг бүтээгчдийн өмнө өнөөдөр толгодоод байгаа энэ чухал асуудал бол энэ хүн амын орлогоо хоотын албан татвар тэгээд бас нөөтих байна. За тэгээд одоо дараа нь аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай жоохон дэлгэрүүлээд ингээ ярихт бол энэ за аж ахуй нэгжийн орлогын албан татвар би түрүүний ярьсан. Араа жоохон жижиглэх бодлого яваад байдаг бөгөө. Ер нь ингээ томруулах бодлого байвал яны яасан бэ гэдэг. За томруулах бодлогон дээр одоо штэ нэг ийм бас нэг юм байна. Сая 23 онд нэг заалт ороод ирлээ. Цаашаалтай байгаа. Тэгсэн мөртлөө цаашаалтай байгаа мөртлөө нийт масс хамрахгүй байгаа нэг заалтай. Тэр нь юу гэхээр органик бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн үйлдвэрлэлийг 100%-аар татвар чөлөөлсөн. Аж ахуй нэгжийн орлого албан төлөхгүй. Органик бүтээгдэхүүн. За тэр нь юу ордог? Тэр нь одоо нөгөө хөдөө аж ахуйн одоо тарианаагоор юм үйлдвэрлэх. Одоо жимсээр одоо нөгөө жимс төгөөд жуус үйлдвэрлэж болно шүү дээ. Тэгээ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдээр органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм 100% чөлөөлж байгаа байхгүй. Тэр орлого албанд төлөхгүй. Тэгэхээр энэ зал 2023 онд ороод ирлээ. Тэгэхээр юу хэлэх гээд байна тэр ганцхан нэг юм дээр ингэ тусгайлан ганц салбар дээр ингэ хөнгөлт 100% чөлөөлдөг нь зөв буруу юу гэдэг. Органиктай адилхан зөндөө адилхан өр ширэнд ороод явж байгаа үйлдвэрлэлд Монгол улс зөндөө байгаа байхгүй. Тэгэхээр яагаад энэ залт хизээ ороод ирсэн тодорхойгүй. Ямар захиалгаар орж ирсэн тодорхой. Би бол хардах хэрэгтэй гэдэг шиг харддаг байхгүй. Тэгээд би болохоор ер нь бол Монгол улсад энэ үйлдвэрлэлийг баялаг бүтээгчийг маш олон болгоход татрын хууль 100% нөлөөтэй. Татрын хуулиас болно. Өнөөдөр бид нар импортын хараат гэж ярьдгаас биш татрын хуулийн хараат байгаа даа байхгүй юу. Одоо би боддتي. Улаанбаатар өнөөдөр төгжрөлгүй байх боломжтой. Утаагүй байх боломжтой. Энэ юунаас болсон гэхээрээс татрын хуулиас бас болоод байгаа байхгүй юу. Яагаад тэгэхээр энэ бизнесийг орчныг бүрдүүлээд тэнд бизнесийг орчныг орон нутгад нь бүрдүүлээгөөс болсон шүү дээ. Тэгэхээр энийг одоо арилгахад одоо 10 жилийн хугацаанд бол арилгах боломж бас байгаа. Яаж арилгах вэ гэхээр хамгийн түрүүнд хоттой ойрхон бид нар угаасаа хар замтай хоттой ойрхон 2-3 дүүрэг сумуудаа татрын орчингийг тэглэж өгөөд энийг шийдчих асуудал байхгүй. Айгүй амархан. Одоо хараа энэ аж ахуй нэгжийн хуулийн дээр байгаа. Хотоос Халаах дүүрэг, Багнуур дүүрэг рүү нүүлгэтлийн зардлыг 100% зардал тооцно гэж зардлын юунд орсон байхгүй. Уул нь нүүлгэтлийн зардал гасагдах зардал байгаагүй. Тэгэд энэ хотоос гараад өгөөч гэдэг уул нь хуулийн дээр оруулсан мөртлөө даацтай том юм өрөөсөө оруулаагүй байхгүй. Тэгэхээр би юу хэлэх гээд байна гэхээр өнөөдөр Налаах гэдэг дүүрэг яагаад ингэ хөгжихгүй байгаад байд юм бэ? Багнуур дүүрэг яагаад хөгжөөгүй байгаа юм бэ? Энд нөгөө нэг хөгжих боломжийг тавьж өгөөгүй байхгүй. Тэгэл одоо тэнд байгаа захиргаанд ажиллаж байгаа улсуудын гэр хүүхэд, сургуульд ажиллаж байгаа улсуудын хүүхэд тэгээд тэнд ойр орчны зах дээр ажиллаж байгаа ингээд яг л нэг жижиг юм байсан жижигнэрэл байгаа даа. Бүрэл танна нөхөөс. Тэгвэл өнөөдөр яах ёстой вэ гэхээр одоо энэ хан улд байгаа үйлдвэрүүд юу сонгоо хайрханд байгаа үйлдвэрүүдийг яах вэ гэхээр Налаах дүүрэгт юм уу Багнуур дүүрэгт очиод үйлдвэрлэл явуулчих юм бол орлогын албан татрын чөлөөлч чинь саяны органик бүтээгдэхүүнийг чөлөөлсөн дөө нэмэгдсэн өртгөө албан татрын чөлөөлч гэх юм бол эдгээр чинь юу хөрөнгө зээлээ босгол нүүхэл бодно. Яагаад гэвэл тэнд татваргүй орчин бүрэлдэхүүн харин нийгмийн даатгал хоотой орчин байх хэрэгтэй шүү дээ. Яагаад гэвэл иргэн хүн ажиллаад ирээд өгөө хэлж байгаа учраас тэгэхээр маш олон үйлдвэрлэл гараад явчихаар яах вэ? Дагаад нөгөө зах худалдааны төвөднөөс бөөний төвөд нас тийшээ түүхий төхнүүд нас гараад явна. Тэгээд тэд нар логистикаар наашаа юм авчиж зарна гэсэн үг байхгүй. Тэгээд эхний ээлжинд 100 мод хот Хүннүү хот гэж одоо байгуулах гэдэг. Тэрэн дээр юу байгуулах чинь айгүй тодорхойгүй шүү яриад байгаа юм. Тэгвэл Хүннүү хотыг өнөөдөр Хүннүү үйлдвэрлэлийн хот болох хэрэгтэй байхгүй юу? Үйлдвэрлэлийн. Эрхэм төлөвчтэй баялаг бүтээгч байгаа хууль эрх зүйн орчин нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр чиглэл компани байлаа.
ингээд очиндоо тэгэл компанийн гарын бэлгийг ардуулъя. Манай дараагийн нэвтрүүлгийг Event Tech компаниудаа үед манай телевизийн доорх утсаар холбогдоорой. За чиглэл компани 35 жилийн түүхийн цаг. Баярлалаа. За мөн чиглэл компани одоо жил болгон гаргадаг сүүлийн 7-8 жил гаргаж байна. Монгол цагийн календар дотор манай компани байгаа. Энэ сайхан нэвтрүүлэгт маань хөрөлцсөний гэж оролцсон энэ залуу сайхан бизнесийн төлөөллийг бэлдэж байгаа ийм их оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа Очирволд сургуулийн төвийн захирал Лавгийн Балбаатар талархлаа илэрхийлье. Гар барьчаа. За. За эрхэм төдөгчдөө дараа уулзтаа баяр та.